Сайн бацхан эрхмэдэд үзэгчтэй та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Монголын мэдээ сууг үзэгчид та бүхэндээ өнгөрсөн 7 хоногт цагийн хурд мэдээллийн хөтөлбөрөөр хүндсэн сэдвүүдэд багцлан хөндөг сэдв нэвтрүүлгийг хүргэдэг. За энэ 7 хоногийн шинэ дугаараа хүргье. 2024 оны эхний 8 сарын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 12.3 их найд төгрөгт хүрсэн байна. Сүүлийн жилүүдэд энэ зах зээлийн үнэлгээ өсрөнгүй хөгжиж байгаа ч энгийн тогтмол орлоготой иргэдэд бонд хувьцаа худалдан авах тухай ойлголт төдийлөн ойр биш байгаа юм. Гэтэл хувьцаа болон бонд худалдан авах нь орлогын түвшингөөс үл харгалзан иргэнд нээлттэй боломжтой зүйл гэдгийг мэрэгжлийнхэн хэлж байлаа. Хинч хаанаас ч хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой тод жишээг бямбдорж үлгэрлэж байна. Тэрээр 12 жилийн өмнө анхны хувьцаагаа худалдаа авч байсан бол өнөөдөр тогтмол хөрөнгө оруулалт хийж энэ салбарын талаар баггүй мэдлэг мэдээлэлтэй болжээ. Ийхүү гэрээсээ хөрөнгө оруулалт хийж анхдагч болон хоёр дахь зах зээлд оролцож байна. Хөрөнгө оруулалт гэхээр нэх надаас бас том юм шиг заавал их мөнгөтэй хөрөнгө оруулалт гэж юусаа ойлгож болохгүйгээр өөртөө байгаа тэр үүсгэсэн багаахан хэмжээний хөрөнгөлийг нэг хэсгийг хадгаламжтай нэг хэсгийг нь бол одоо бондод нөгөө хэсгийг нь хувьцаанд за хэрвээ одоо илүү боломжтой байдаг бол хөдөлгөөн гэж гэдэг юм ингээд төрөлжүүлэх хэрэгтэй. Хэрвээ та магадгүй танаас жоохон зориг жоохон зам шаардах юм бол зүгээр л дэлгүүрт ороод одоо дэлгүүрээс талх авч байгаатай адилхан зүгээр л манай хөрөнгийн биржээний дэлгүүр байгаа хгүй. Иргэдийн нийтлэг ойлголтоор бонд худалдаа авах нь санхүүгийн өндөр чадамжтай бүлэгт зориулсан зах зээл гэж ойлгох хандлага их байна. Гэтэл хөрөнгийн зах зээл дээр сар бүр бага хэмжээний хөрөнгө оруулалт хийж туршиж үзэх нь эхний алхам гэдгийг тэрээр хэллээ. Бүх бараагаа нэг сагсанд хийх бус олон сагсанд хувааж хийх нь эхний ээлжинд эрсдэл багтай хөрөнгө оруулалт юм а. Жишээлбэл 50 мянган төгрөг тааруулан хувьцаа сонирхож байгаа бол 5 хувааж өөр төрлийн хувьцаа сонирхох нь илүү үр дүнтэй гэсэн үг юм а. 3-4-5 дугаар ангиас эхлээд одоо хүүхдийн мөнгөө ч юм уу аваад хувьцаа авдаг ч юм уу ингээд яваад сурцсан хүүхд бол эхний 1-2 удаа ингэж харж байгаа мөнгө нь ингээд өрөх гээд идэг сэтгүүн байхгүй болоод өсөөд ирэхээр бүр шал өөр болчихдог. Одоо ингээд 1000 төгрөгөөр юм уу 500 төгрөгөөр одоо зах зээл дээрээс юу авч болох вэ гэхээр юу ч авч болохгүй. Одоо нэг чүдэнц одоо сая автобусны мөнгө 500 байсан бол 1000 болчихлоо шүү дээ. Дотоодынхоо хөрөнгийн зах зээл рүү ингээд одоо нэг удаа өнгөгээд харах юм бол тэнд 200 төгрөгийн хувьцаа ч байжлаа. Тухайлбал Голомт банктай дахиад захиалга өглөө. Биелэлээ. Ерөөсөө нэг миний бол 3-4 секунд л ажиллаа. Хувьцаанд орж байгаа хөрөнгө оруулалт тодорхой хэмжээний эрсдэлд ороод гэдэг юм уу бас өсөлт нь жоохон зогсоод тийм үе гарна шүү дээ. Тэр үед одоо бонд хажуугаар нь заавал авсан байх хэрэгтэй. Тодорхой төлөвлөсөн ашигч нь орж ирэхгүй бол бондын хувьд бол тогтмол хөөгч байгаа учраас одоо нөхөж явдаг гэсэн үг. 2024 оны 3 дугаар улирлын байдлаар арилжаанд оролцсон нийт иргэдийн тоо 11100 орчим байгаа бол арилжаанд оролцож гүйлгээ хийсэн тоо 28800 орчим байна. Энэ нь мөнгөн дүнгээр илэрхийлэх буюу арилжаанд оролцож байгаа нийт мөнгөн дүн өмнөх оны муу үетэй харьцуулахад 1.6 дахин өссөн үзүүлэлт юм а. Сар болгоны орлогынхаа 10% ч юм 20% ч юм хадгаламж хувьцаа боонд болгоод яваадахад одоо юу гэдэг дөнгөж төгсөөд их сургуулийн төгсөөд ажлын байран дээр гарч 21-22 залуучууд 40-45 гараад ирэхэд бол хангалттай хэмжээний хөрөнгө үүснэ гэж би бодож байна. Банкуудын хадгаламж хүү 11-12 таа бай дүүргийн. Бондын зах зээлийн 18-19. За зарим тохиолдолд 21 ч гараад байгаа шиг байна. Тэр энэ хоёрын харьцааг нь харж чад би арай хэлэв өгөөж хүрдэг юм байна. Хөрөнгөлийн тодорхой хэсэг бас ишээ оржул гэсэн ийм хандлага бол аюу их шиг байна. Энэ ч бол би буруу гэж ойлгох зөвлөж харж байна. Ер нь хувь хүмүүсийн санхүүгийн боломж болцоон дээр суурилсан юм байдлаар хардаг. Учир нь хөрөнгөний зах зээлийн яг хувьцаанд хөрөнгө оруулалт хийх хэмжээний мэдлэгтэй болно гэдэг бол хувь хүн болгонд тийм олох боломжтой зүйл бол биш. Хувьцааны хувьд болохоор тухайн компани эдийн засгийн ашигтай ажилласан тохиолдолд хувьцааны хувьд ашигт тухай ярьдаг бол бонд бол тэр бондод бичигдсэн төлбөрийн үүргийг тэр бондыг гаргасан хууль этгээд бол түүнийг худалдаж авсан этгээдэд одоо хүлээх үүрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ нөгөө төлбөр хүлээх төлбөр гүйцэтгэх эдийн засгийн хувьд баталгаатай байх одоо чанар нь одоо хувьцаанаас илүү бонд нь илүү доктортой байдаг учраас хүмүүс бол нэг талаас аж ахуйн нэгжүүч энэ талын хараад бондыг гаргаж байна. Нөгөө талаас одоо тэр хөрөнгө оруулагч ч гэсэн тэр тогтмол өгөөчтэй байх, тогтмол төлөлттэй байх гэдэг чанар дээр нь суурилсан бондын худалдаа авалтын зах зээл дээр илүү ажиллаж байгаа юм тал байна. Нийт арилжааны 23.1% хувьцааны
6.1%-ийг хөрөнгө оруулалтын сангийн нэг жирхийн, 58.4%-ийг компани бондын, 12.4%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа тус эзэлж байна. Иргэд хөрөнгийн зах зээлд анхлан оролцоход санхүүгийн мэдлэг дутмаг байгаа нь саад учруулж байгааг мэргэжлэх хэлж байна. Санхүүгийн сахилга бат мэдлэг гэдэг нь ганц хадгаламжтай ах тухай ойлголт биш юм. Хадгаламжаас илүү өндөр өгөөж өгөх боломжтой хөрөнгийн зах зээлүүдийг туршиж үзэх нь өсөн нэмэгдэж байгаа цаг үед ашигтай сонголт авах боломжтойг хүндлээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл өсөж дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувьд хүрээд байна. Иргэд хуримтлал үүсгэн банкнд мөнгө хадгалахаас гадна хөрөнгийн зах зээлд бондод хөрөнгө оруулалт хийж чадвал зах зээлийн дунджаас илүү өгөөж хүртэж доктортой орлоготой байх боломж байгаа юм. За хөрөнгийн биржид арилжаалж буй нээлттэй бондод хийнч хаанаас ч хөрөнгө оруулах боломжтой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сангийн нэг жирх гэсэн 4 төрлийн 170 гаруй бүтээгдэхүүн арилжаалагдж байна. Үүнээс хамгийн эрсдэл багатай, өндөр өгөөжтэй нь бондын зах зээл байна. 2024 оны 3 дугаар улирлын байдлаар 11,000 гаруй иргэн хөрөнгийн зах зээлд арилжаанд оролцжээ. Тэдний нэг нь Нягтлан бодогч мэргэжилтэй дэлгэр. Түүний хувьд 2023 онд төгрөгийн бондод хөрөнгө оруулж, улирал тутамд өгөөж авч байна. Харин 2024 онд дахин долларын ногоон бонд авчээ. Тэрээр залуус одооноос хөрөнгөө нэг сагсанд хийхгүйгээр олон төрлийн хадгаламж бондод хөрөнгө оруулалт хийх нь алстаа өндөр өгөөжтэй гэдгийг хэлж байна. Яагаад тэр анх бонд сонгов? Бонд сонгосон шалтгаан маань болохоор төгрөгийн ханш ерөөхдөө унаад байгаа. Хадгалж байгаа мөнгө маань ер нь бол нэг өгөөж өгөхгүй байсан. Бонд ер нь бол нөгөө эрсдэл багтай. Тэгээд улирал болгондоо эсвэл хагас жилээр иргэн төлөлтөө хийгээд явдаг. Тэгээд шууд даасан байршуулдаг учраас ямар ч асуудал байхгүй. Тийм. Тэгээд дээрэс нь энгийн нөгөө ялчааны банкнуудын хадгаламжийн хүнээс 4-6 дахин 6% хүүгээр жилийн хадгаламжийн хүн илүү байдаг учраас ер нь бондод хөрөнгө оруулж эхэлсэн. Иргэдийн бондод хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт бонд хадгаламжтай төстэй боловч хүүгийн түвшин нь ойролцоогоор 6%-аар өндөр. Өнөөдөр арилжааны банкуудын хадгаламжийн хүү дунджаар 12.5% байгаа бол хөрөнгийн бирж дээр гарч байгаа бондын хүүгийн түвшин 18-аас 19%-тай байна. Хоёрдугаарт татврын таатай нөхцөлтэй. Хадгаламжийн хүүгийн орлогын татвар 10% байхад хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа нээлттэй бондын хүүгийн орлогын татвар ердөө 5% байна. Үүнээс гадна бонд хөрвөх чадвар өндөртэй, эрсдэл багатай гэж мэргэжилтнүүд хэлж байна. Танд бонд худалдаа авсан байжгаад яаралтай бэлэн мөнгөний хэрэгцээ гарах юм бол тухайн бондоо хөрөнгийн бирж дээрээ буюу арилжаалаад тэгээд бэлэн мөнгөө гаргаад авах боломжтой байдаг гэсэн үг. Бонд гэдэг маань өөрөө хугацаатай гарч байгаа. Тэгэхээр 1 жилийн хугацаатай юм уу, 2 жилийн хугацаатай, 3 жилийн хугацаатай бонд. Дээрээс нь хүүгээ танд ямар хугацаагаар төлөх вэ гэдэг мэдээлэл маань давхар байдаг гэсэн үг. Тэгэхээр бондын хүүг одоо ихэвчлэн манай бирж дээр гарч байгаа бондуудын хувьд 3 сарын хугацаатай, 6 сарын хугацаатай хүүгээ төлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ давтамжаараа хүүгээ аваад хугацааныхаа эцэст төлбөр аавна гэсэн ойлголт гэсэн үг. Бонд нь нээлттэй болон хаалттай гэсэн хоёр төрөл бий. Хаалттай бонд гэдэг нь илүү мэрэгжлийн хүмүүс зориулж гаргадаг бол нээлттэй бондыг хинч худалдаж авч арилжаанд оролцох боломжтой бонд юм. Хүн бүрд нээлттэй учраас санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржээс өндөр шалгуур тавьж шаардлага хангасан компанид бонд гаргах зөвшөөрөл олгодог байна. Цаана өөрөө маш өндөр одоо шалгуур шаардлага хангаад барьцаа хөрөнгөтэйгээр энэ хөрөнгөний зах зээлээр орж ирдэг учраас эрсдлийн үед бол харьцангуй бага ийм одоо хөрөнгө оруулалт хэрэгсэл байгаа. Бонд бол хөрөнгө оруулагчид зээл авч байгаа гэсэн үг. Тэр зээлээ буцаан төлөх тэр орлогын их өсвөр нь ямар байна? Нөгөөтэйгээр энэ одоо бондын барьцаа баталгаа нь юу байна? Тэн дээр л хөрөнгө оруулагч нар гол төлөрч хардаг. Харьцангуй санхүүгийн чадвартай тогтсон бизнестэй орлого нь орж ирэх ийм үндслэлтэй гэдгийг бол хуулийн болон санхүүгийн дүгнэлтүүд бол гарч байгаа. За тэр үрээндээ бас бондыг чадахжуулах талаар анхны зэрэгэл тогтоосон бондын бас журмыг батлаад энэ үрээндээ зэрэгэл тогтоосон харьцангуй эрсдэл багатай бондууд зах зээлд гарч байна. Дэлхийн бондын зах зээл 2023 онд 5.9% өсөлттэй гарч 140 их $80 хүрсэн. Бондын зах зээлийн гол тоглогч нь Америк нэгдсэн улс. Учир нь дэлхийн хөрөнгийн зах зээлд их бондын 40% нь тус улсын компаниуд болон засгийн газрын бонд эзэлж байна. Бондын зах зээл ингэж өндөр хөгжих нь тухайн улс орны эдийн засаг өсөж хөгжих хөшөөрөг болдог байна. Хөрөнгийн зах зээл хөгжснөөр бол маш олон үр дагаврыг бол авчирдаг.
Өнөөдөр Америк улс одоо хөрөнгөний зах зээлийн хөгжлөөр бол одоо дэлхийн хамгийн манлайлагч тэргүүлэгч орн байгаа. Тэгээ энэ өөрөө ямар давуу талыг олгодог вэ гэхээр маш олон төрлийн одоо бизнесүүдийг хөгжөхөд тусалж идэг. Банкнаас авч чадахгүй байгаа ийм одоо санхүүжилтийг бондын зах зээл дээр болон ерөөхдөө бол бас хувьцаагаар дамжуулаад хөрөнгөний зах зээл дээрээс ингээд авч байгаа нь эргээд өнөөдөр маш олон ажиллах хүчин энэ одоо ажлын байруудыг бий болгож байна. Маш олон одоо төслүүдийг амжилтаар хэрэгжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлж байна. Монгол улсад сүүлийн 3 жилийн хугацаанд бондын зах зээл хөгжиж байна. 2024 онд Монголын хөрөнгийн бирж нийт 250 тэрбумын төгрөгийн болон долларын бонд гаргасан бол биржийн бус зах зээлд 2 их 80-ийн бонд гарчээ. Хэрэв иргэд бондод хөрөнгө оруулахаар зорж байвал хамгийн түрүүнд үнэт цаасны компанитай холбогдсон зөвлөгөө авч өөрийн санхүүгийн хэрэгцээнд тохирсон сонголт юу байж болох, ямар хугацаатай бонд, ямар өгөөжтэй авах вэ гэдэг сонголтоо хийх чухал. Мөн валютын ханшийн эрсдлээс хамгаалъя гэвэл долларын бонд сонгох боломжтой гэж мэрэгчлэнүүд зөвлөж байна. Биржийн бус зах зээл 4 орчим жилийн хугацаанд 130 компани 3.5 их найд төгрөгийн бондын санхүүжилтийг татан төвлөрүүлсэн байна. За харин өнгөрсөн 2024 онд биржийн бус зах зээлд 129 бонд гаргаж 1.6 их найд төгрөгийг татан төвлөрүүлжээ. За энэ нь 2023 онтой харьцуулахад 50 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Биржийн бус зах зээлээс иргэн аж ахуй нэгжүүд богино хугацаанд бонд гарган хөрөнгө оруулалт татах боломжтой. Манай улс 2021 оноос зөвхөн хөрөнгийн биржээр дамжуулан бонд гаргаж хөрөнгө оруулалт татдаг байсан бол биржийн бус зах зээл гэх ойлголт гарч ирснээр компаниуд илүү богино хугацаанд хөрөнгө оруулалт татах боломж бий болжээ. Бидний онцолж байгаа компани л гэхэд 2022 оноос биржийн бус зах зээлд 7 удаа бонд гарган хөрөнгө оруулалт босгож Сүхбаатар дүүрэгт таниа орж байгаа бүтээн байгуулалтыг хийсэн байна. Энэ нийслэлийн хайд бүсийн 14,000 гаруй айл өрх нэг дороос бүх төрлийн хэрэгцээт бараагаа худалдан авах боломжийг бүрдүүлжээ. Үүнээс гадна 80 орчим ажлын байр шинээр бий болж 400 орчим аж ахуй нэгж 5 дахьтай орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Хөрөнгө оруулалт дээр төслөө бий болгосныхоо үр дүнд маш амжилттай том бүтээн байгуулалт хийсэн хөрөнгө оруулагч нар за манай хамтарч ажиллаж байгаа түрээслэгч нарын маань маш их үед хөрөнгөний дотор байгаа учраас бид нэр тэр талаас нь аюулгүй байдлаа хамгаалах за эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг бол төлөвлөгөөтэй за тэрний дагуу яг ингээд чанарын удирдлагыг хэрэгжүүлээд ажиллаж байна. Хөрөнгөний бус зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэг голомт капитал үнэт цаасны компани 2021 оноос хойш 8 их 80 бондын санхүүжилтийг татан төвлөрүүлжээ. Өнгөрсөн онд нийт 40 орчим компанийн бондын санхүүжилт болох 800 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Биржийн бус зах зээл дээр бонд гаргах нь бол илүү нөгөө зохицуултын хувьд бол харьцангуй бага мөн одоо богино хугацаанд маш богино хугацаанд санхүүжилт татан төвлөрүүлэх боломжтой. Биржийн бус зах зээл дээр бол тухайн бондыг бол нэмэлт одоо шинэ зөвшөөрөл авахгүйгээр одоо нэг том одоо бондын зөвшөөрлийг аваад тэрийг одоо хэдэн удаа транчилж хэсэгчилж хувааж гарах боломжтой байдаг. Өнгөрсөн онд биржийн бус зах зээлд гаргасан нийт бондын 30 орчим хувийг банк бус санхүүгийн байгууллага, 15%-ийг уул уурхайн компани, 15%-ийг санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд гаргасан байна. Харин 3,000 орчим мэрэгжлийн хөрөнгө оруулагчийн 70-80% нь тэдэнд итгэж хөрөнгө оруулсан иргэд байна. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид арилжааны банкаас 7-8%-аар өндөр хүүгийн өгөөж хүртэх юм. Арилжааны платформыг блокчейн арилжааны системд шилжүүлэх бид ажлыг эхлүүлсэн байгаа. Үүнийхээ өрөөнд санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын сэндбокс орчинд биржийн бус зах зээлийн блокчейн арилжааны системийг амжилттай туршилтаа эхлүүлсэн. Биржийн бус зах зээлийн арилжааны системийг блокчейн арилжааны системд шилжүүлснээр яг ямар үр дүнтэй байх юм бэ гэвэл арилжааны хилцэл болон төлбөр тооцоонод илүү богино хугацаанд хурдан явагдана гэсэн. За ингэснээр алдагдсан хүүгийн боломжууд бас илүү ихсэх буюу хөрөнгө оруулагч илүү ашигтай байдал руу шилжиж байгаа. За энэ маань технологийн хувьд, аюулгүй байдлын хувьд, мөн одоо дотоод мэдээллийн эзэмшигчдийн эрсдлийн хувьд бол хамгийн оновчтой шийдэл байх боломжтой. За тэгээ энэ бол бид нэр бүс нутаг цаашлаад дэлхийд бол манай энэ технологи албан ёсны зах зээлд нэвтэрсэн анхны тохиолдол болох боломжтой. Сүүлийн 1-2 жил судалгаа шинжилгээ болон зохицуулалтын бэлтгэл ажлуудыг бол бараг 90% хангацсан байна.
Төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд санхүүгийн зохицуулах хорооны заримчиг үүргийг үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа мэрэгчлэтнүүдийг бэлтгэх биржийн бус зах зээлийн бүртгэлийг хийдэг байна. Тус холбоо 91 гишүүнтэй. Үүний 80 орчим хувь нь санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан мэрэгжлийн байгууллагууд байна. Үүнд хөрөнгийн бирж, хадгаламжийн байгууллага, үнэт цаасны компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд гэх мэт хуульд заасан мэрэгжлийн оролцогчид байгаа юм. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз үзэгчдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох зорилгоор ногоон сум төслийг 8 жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн. За үүний үр дүнд олон иргэд хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцдог болсон байна. Тэдний нэг 70 настай оюун гэрлийг бид өнгөрсөн 7 хоногт онцоллоо. За түүний хувьд анх тэтгэврийн мөнгөөр хөрөнгийн зах зээлийн суурь бүтээгдэхүүн болох бондын арилжаанд оролцож эхэлсэн бол өнөөдөр 200 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болжээ. Хувьцаа авна гэдэг нь бол өөрөө гэртээ суужгаад Монголдо байж байгаад дэлхийд гарч ирнэ гэсэн утгатай гэсэн үг. Жишээлх юм бол одоо Жили гээд хятадын одоо цахилгаан автомашины компани, тэрний компани хувьцаа гэтэл сая аваад эргүүлээд зархад би бараараас 80 өгөөчтэйгээр буцаагаад эргүүлээд яваад тарлаа штэ. Оюун гэрлийн хувьд хүнсний технологич мэрэгжилтэй тэтгэврийн мөнгөөс хоригдлуулсан хадгаламжаасаа үнэт цаасанд хөрөнгө оруулалт анх хийж байжээ. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тоглогч болж хувьцаа, бондоос эдийн засгийн өгөөж хүртэхэд ердөө 3 жилийн хугацаа зарцуулсан байна. Анх ерөнхийдөө говийн бонд дээр бол өөртөө байсан бага зэргийн мөнгөөр орж исэн. Дотоод хувьцаа 15 компани хувьцаатай байна. Гадаад хувьцаа болохоор 7 компани хувьцаатай явж байна. Одоо жилийн 10% хүүтэй долларын бондтой орох гээд явж байна. Тэр өгөөжрөө бол одоо хүүхдүүдтэй байр маяг авсан. Одоо хүүхдүүдийн амьдралыг бол сайн сайхан толгож байна. Одоо тэгээд заавал нэг хүнээс одоо хараад биш санхүүгийн эрхчлэлд хүрсэн. Одоо бонд дээр ажиллаж чадахгүй байна. Энийг яадаг юм бол мэдэхгүй байна гэсэн байхгүй. Одоо үн цаасны компаниуд бол олон болж байна. Тэднэр дээр очиод яхад бол үн цаасны компани хүмүүс бол тодорхой хэмжээний мэдлгүүдийг бол дорн л өгчин. Тэгээл тэр юугаа зөвлөгөөнөөрөө явхад бол хүн бол энд за би чадахгүй ах гэсэн юм бол байдгүй маа. Үнийн дүнгээс үл хамааран өгөөж нь ижилхэн байна л гэсэн санаа. 100 мянгаар орно, 100 саяар орно, 10 тэрбумаар орно. Тэ яг хүү бол нөгөө банкны хадгаламжийн жилийн 12% гэдэгтэй адилхан. За бондуудын хүү бол нэг 17-оос 21% хооронд хэвчэн хэлбэлцээд явж байна. Сая төгрөгийг одоо банкны хадгаламжийн хүү 14 бодъё. Тийм бол банкны жилийн хадгаламжийн хүү 140 мянган төгрөг гэж хэлээ. За бондонд орвол энэ маань одоо бол хамгийн багадаа нэг 18%, 180 мянган хоёрын зүрх хөрвөх чадварын хувьд яг хүүний өгөөжийн хувьд бол одоо бонд хадгаламжаас одоо илүү өндөр өгөөжтэй юм хөрөнгө оруулалтын хэрэгсэл байгаа. Хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүний тоо арилжааны хэмжээ сүүлийн 4 жилийн хугацаанд тогтмол өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувьтай тэнцэж ирсэн. Цаашид хөрөнгийн зах зээл өсөлтөө хадгалах төлөвтэй байгааг салбарынхан ярьж байна. 21 оны 9 сараас хойш манад биржийн бус зах зээл гэсэн одоо бараг 150 гаруй аж ахуй нэгж бонд алтай хэлбэр бонд арилжуулах эрхээ аваад иргэд аж ахуй нэгжүүдээс дотоод гадаа зах зээл татан төлрүүлсэн одоо мөнгөн хөрөнгийн нийлбэр дом 2.6 их 80 гаруй төгрөг болсон баг. Нийт массын хувьд бол нээлттэй нэлээд ойрхон бах нэрттэй. Таны хувьд илүү эрсдэл багтай. Дээрээс нь татвараа та дахиад 50%-аар хэмнэх боломжтой. Тийм. Дээрээс нь ямар нэгэн хязгаар одоо шалгуур шаардлага байхгүй. Учираас өссөн хүн болгоно орох боломжтой гэсэн үг тийм. Хэрв та хөрөнгийн зах зээл тэр дундаа бондын арилжааг сонирхож байвал сонгосон компанийхаа түүх эргэн төлөлтийн эрсдлийг судлах шаардлагатайг зөвлөлөө. Энэ бол бүх хүмүүс нээлттэй байхгүй юу? Одоо би тэтгэврийн хүн гэхэд би яаж та тэр дэлхийд яах вэ гэдэггүйгээр миний байгаа хөрөнгө бол дэлхийд дээр гарсан өгөөж өгч байна гэдэг утгаараа л өөртөө ч гэсэн их капитал хайтахан байдаг шүү дээ. Үзэгч та бүхэндээ хөндөг сэдв нэвтрүүлгээ үргэлжлээ. Бидэнтэй хамт байсан баярлалаа.